12 сумын засаг даргын тамгын газраас аймгийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран мод бот хүнсний нарийн ногоо тарьж ургуулах аргачлалын сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Ногоо ер мод үржүүлэхийн газарт онол дадлах хэлбэрээр зохион байгуулсан тус сургалтад 12 сумын иргэдийн төлөөлөл хамрагдаж, өрхийн аж ахуйн чиглэлээр мод бот нарийн ногоог хэрхэн тариалах, хөрсөө бэлдэх чиглэлээр асууж тодруулан мэдлэгээ нэмсэн юм а. Өрхийн тариаламжид болохоор өрхийнхээ хашаанд л тариал эрхэлдэг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр нөгөө өрхийнхөө хашааг яаж төлөвлөж тарих уу те? Хашааныхаа баруун талд ямар мод тарих вэ? Хамгаалтын ойн зурвасаар ямар мод тариалвал зүгээр үү? За сүүдэр газар нь ямар мод жимс тариалах уу? За хашаанда хүнсний ногоогоо тариаллаа гэхэд ямар төлөвлөлтөөр яаж тарих уу гэсэн чиглэлээр бас бид нар заавар зөвлөгөө өгж байна. За тэгээд өрхийн хашаа нь бол нөгөө жижигхэн газар байдаг учраас төлөвлөлт сайтай тариалах юм бол тухайн хүмүүстээ илүү зохион байгуулалттай илүү ургац авах нөхцөл бүрднэ гэж ингэж үзэж байгаа. Хаврын тариалтаар манай 12 маань 128 мянга модыг тарьж ургуулахаар төлөвлөд байна. За үүнээс бас Солонгос засгийн хөрөнгө оруулалттай ханаараа төрийн бас байгууллагатай хамтран ажиллаж шилмэс модыг бас тарьж ургуулнаа. Баян намсраа цэцэрлэг төрөлөө, Их Монгол цэцэрлэг төрөлөө талбай гэсэн газруудад тарьж ургуулна. Үүнээс гадна бас шинээр буг соготын өндөрлөг 2-1 7 дугаар багийн газар нутаг дээр шинээр энэ жил 120 тэрбумын хөрөнгө оруулалттай мод утыг тарьж ургуулахаар бэлтгэл ажлыг 100% хангалтан тендер шатндаа явж байна. Хашаанда нэг хэдэн модл тарьдаг. Тий нэг 10 хэдэн модтай. Уг нь 9-р хороонд байхад гоё ургадаг байсан манай цэцэрэг нь. Тэгсэн чинь өшөө цэцэрэг нь суулгасан чинь бас шилж ургахгүй байна. Улаас хайлаас бургас тарьдаг. Тэгээ тэрийг бас тоогийн нэмнэ л гэж бодож байгаа. Тэрбумод үндэсний хөдөлгөөн хаврын мод тарилтын өдрүүдийн хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд төмс хүнсний ногоо мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэдийн дунд хашаанда мод тарих өрхийн хэрэглээгээ хангах үз төмс хүнсний ногоо тариалах хүсэл сонирхол нэмэгдэж байгаач мэдлэг төдийлөн хангалттай биш байдаг. Тиймээс сургалтыг үе шаттайгаар давтан явуулна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ үеэр хаврын тариалтын бэлтгэл ажил болон ногоон хэрэм мод үржүүлэхийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.